Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Их хэлний яруу сайхан баялаг өв сан болох аман хууль үгэн наадам бэлэг үгийг дэлгэрүүлэх зорилгоор бэлтгэн хүргэдэг үгэн наадмын нэвтрүүлгийн маань ээлжид дугаар эхлэхэд инхүү бэлэн болоод байна. Энэхүү дугаарт маань Жигүүр цогцлбор сургуулийн Эрдэмийн Жигүүр баг 18 дугаар сургуулийн Мичид 6 багууд маань оролцохоор хүрэлцэн ирсэн байна. Ингээд хоёр багуудынхаа мэдлэгийг танилцуулъя. Үнзгээрүүлсэн сургалттай Улсын тэргүүний 18 дугаар сургуулийн Мичид 6 баг мэдчилж байна. Манай багийн өрөө өөдрөгөө сэтгэж ад шиг гэлцээ. Эзэн бидний алтан хөмрөө ингүй дансаг байгууллаа хайртай. Энэ зүүнний наран дэлүү эрдэнэ түүний бүтээл хайртай. Түмэн үеийн төгөлдрийг бүтээх хүмүүн гихч ижээцэн хэрэглэлийн эрх тавь хүүн бүлгөө зутайг минь нараа хацрыг минь сэтгэхээр үнсдэг орчлон их хинэр дэлхий ээж минь. Хосгүй бүхнийг тэрвэрч угтах хойч үеийн итгэлээр сайн сайхныг цагийн өнгөдөр авахур сав шимийн ертөнцөд дэлхий ээжийг баярлуулсан. Эрдэнэт биетэн эрүүл сайхан уу? Эрдэнэ номын хишиг буйнан арин уу? Үнтэйж өвөрчөж өнгөлөг газар зусч навчит газар намарчж настан буян хураагаарэ. Бууршгүй буйнтай сааршгүй сантай сансан хамаагүй чинь санаагаараа бүтгэх болтугай. Үеийн олон нөхөд минь үгэн наагаа тэмцээдээ амжилтаа дүүрэн авьяасаар дундрашгүй оролцоорой. Жигүүр цогцлбор сургуулийн Эрдэмийн Жигүүр баг мэдчилж байна. Хоёр багийнхандаа баярлалаа. Ингээд тэмцээнийхээ дүрмийг танилцуулъя. Багууд даалгаврыг амжилттай гүйцэтгснээр нь бэлэг үгээр урамшуулна. Хамгийн олон бэлэг үг авсан баг маань тэмцээний ялагч болох юм аа. Ингээд тэмцээнийхээ 1-р шат үгэн наадгаа үедээ Эрдэмийн Жигүүр багийг урьж байна. Хүндхгүй занхгүй шудраг тоглоно шүү. За. Найзлаа та шагаад тоглож байгаа юм уу? Тийм, та гооч гэсэн биднээс суугаад тоглохгүй юу? Шагаа юу? Би яах вэ? Хэдүүлээ шагаад тоглохны өмнө үгэн надад мэгнээ басаас тийста. Тэгээд яг яаж тоглох гэж бүгдээ вэ? Хэн жороо хэлдэг ч юм уу? За, тэгвэл манай баг. За тийм. Хоёр улсын хооронд хороор цэцгэрхэн цэгээ алдсан 10 кг хилэн нэхээ фарм мөнтөр эцэг нэг л боолсон нь баг галуу галуун газар усанд нь уул Монголын модон хүрээнийг үчиж начиж асны 8 галуу арууны ганц өдөө өндөгний өөхөн чулууны чүхий дэсээ дэлтэн дээлээ усурын усар бидний бэрэг сайхан нуурын нуус засны зарил хилээ. Хааны мөрний мөр тэрний тэр болдог балгийн мар начны 8 төлөвлөгийн төвөр уулын ахар чулууны шавхар хээлийн хит Монголын мадуу уяаны уран чимээний халахгүй бөөгийн цаатуулаад тулаан халбаны хатар их бөөгийн хизээний үйл тойрын хошуу залааны зар тэнгэрийн түргэн доёолоод салхин самсны царан биеийн болгох хөвгтийн хунцаар уургийн тараны давхар суулганы хаттай найрны 10 шараа. За та гурвч бид нарыг жороогоор гүйцэхгүй байна. Та шараа бид нар явлаа. Хүй та нар хүлээж бай, хүний хэлхийг сонсож бай. Та нар ажиллаж бай, ахыгаа хэлхийг сонсож бай. Миний хэлдэг шүүлгийг бэлхий сонсол мэгжмээр өдөн бурхан үндимөр, өхрөлсөрлөн үлтимөр. Хүү минь үнхээр тийм үдэхөө. Дарилцуулан дайтан хөргөө тавилцъя. Хэлэлцээ, хитүү хутгаа тавилцъя. Хүү минь үнхээр тийм үдэхөө. Дарилцан гэсээр байгаа даган гэвэл муухай шүү. Даган сүдэр дагаадаа дутаачих бол муухай шүү. Хэлбэн асууж байж хинтэй гэвэл муухай шүү. Хэлбэр мэдэнгээд хэлэгчвэл муухай шүү. Хүү минь үнхээр тийм үдэхөө. Зорвон таны нөхөд
салаа байна уу да. Зурхан чиний цээжин чинь 6 шүлэг байна уу да. Аллагдааны нүхэнд 10 салаа байна уу да. Алан чиний цээжин чинь 10 шүлэг байна уу да. Хүмэн үнхээр тийм үү дэхөө. Хүмэрийг унаад гүрэд авч чаднуу да. Үдэн толгойд ирчээд натай хэлцэж чаднуу да. Дагмарыг унаад даваад авч чаднуу да. Давсаг толгойж ирээд надтай хэлцэж чаднуу да. Хүмэн үнхээр тийм үү дэхөө. Онгүгээд ирвэл ормын загаад өгё. Оросын хүүгээд ирвэл чамайг загаад өгё. Зээгүйгээд ирвэл чимийн загаад өгё. Чөтгөргүйгээд ирвэл чамайг загаад өгё. За тэгвэл бүгдээрээ ойртог таалтыг. Бушуу түргэн хаавч нь буурал марнасаа бууж өгье. Булган дахаа тайж өгье. Саадгүй түргэн таавч нь саарал марнасаа бууж өгье. Саадаг намаа тайж өгье. Гархан газраас гайдхан тэнгэрээс өдгөн жалганд үхэн хадган тэр юу вэ? Юу юм бэ? Цэцэг юм болоо. Биш ээ. Ханхул мөн үү? Зүг байна. За тэгвэл одоо манай ирж. Дөн өвлийн хүзэнд 4 хүн ирэв. 2 нь дулаан дахтай, 2 нь улаан дасган. Тэр юу вэ? Үхрийн ивэр чих юм болов? Мөн байна. За тэгвэл манай ирж. Харагч үнэ туулан гэтэл цагаан хураг гарна. Цагаан хонь туруулан гэтэл улаан тугал гарна. Тэр юу вэ? Өхөр тугарлах юм болов? Биш ээ. Хонь угалах юм болов? Биш ээ. Танаа тоож өгсөн үү? За тэгвэл танаахыг гунжин тимээнээс 3 атгах шорооноос дүнжин тимээнээс 4 атгах шорооноос сэмэлхий самбанаас сэтэрхий тивнээс зайд тимээ унуулаад замгүй газар явуулаад худалданда. За тэгвэл энэ онцгой хариу юу хийсэн юм болоо? Энэ онцгой хариу маань гутал тайлах байсан юм уу? Ийм биш тэг гутал тайлах. За тэндээ өгөр сайхан надлаа. Дараа уулзсан надад баяртай. Явны хэдэ адуугаар ирд юм уу? Хүүхдүүд руух руу орчихгүй харж байгаарай. За та их дээрээ би хоолоо бэлдээ сууж. За. За сайн байцгаана уу? Сүлтэйгээ та хаанаас хаа урж явна да? Ангаасаа нааш ирээл. Танаахан ч өөр өгөхгүй хайчаад. Дандар сая адуундаа ясуу хэдэн адуугаа хашаад орж ирээ гэж хэлсэн. За. Танаахан ч өөр үзэгдэхгүй. Уушнаа байгаа юм биш үү тий? Харин энэ нутагт уншлах сайн байна гэд энэ газар нүгээд ирсэн. Харин энэ тэндгүүл уншлах сайхан болж энэ хор бороод гişсэн сайхан юм болж. Би ч бүр ярьсаар агаад танд сайн идэхөө мартсан биш үү дээ. Зүгээр. Цаг арай болсон байна. Хүүхдүүдээ ороорой. За ээ. Иди, та бидний зүгээрээ дүүтэх үү? Яна аав нахгүй штэ одоо. Яасан бэ? Дөө хань яриад үг адвишээ суусаа. Яа да. Монгол хүн байна. Амны бэлгээс аштын бэлэг. Ахаа танарт онцгой өгүүлэг ярьж өгье. Гэтэ энэ ахтан болсон юм шиг. Та нар яг энийг сонсноо дараа өөрт болсон өөр зүйлсэн төрөл. Өөр танах хэлээ. За юу. Онцгой өгүүлэг гэж юу юм бэ? Дэрийн монгол хүмүүсүүд онцгой өгүүлэлгээр хүүхдүүдээ одоо хүмүүжүүлдэг байсан юм аа. Тиймээс ахын танарт онцгой өгүүлэлгээр онцгой өгүүлэг гэдэг нь болохоор би танарт одоо усын урилгын зарим зүйлийг онцгойр таалах болно. Та нар тэрийг тааж онцгойны одоо өгүүлгийн утга учирыг ойлгох ёстой шүү. За юу. За ахын нэг өдөр анд явахгүй. Урт хоолын дэрс сайхан хойд бол юм бургас сайхан унаад хөтөл дээр хөөмийн мэргэн хүлээж исэн жимийн мэргэнээр үрээд явлаа. Урт хоолын дэрс сайхан хойд бол юм бургас сайхан гэж юу вэ хүүхдүүдээ? Та умаа явтын чи мөрөөр болов. Зүмөр ахын хонгор азар юм шүү дээ. Тэгвэл хөтөл дээр хөөмийн мэргэн хүлээж исэн жимийн мэргэн гэж юу вэ? Мэргийн юм чи боо юм болов. Тийм. Ахын буруугаа ороод морой оноод анд явлаа. Гэтэл ахын анд явж газар доор шаат ус зөндөө таарсан юм. Шарангтай амтсан. Тийм шарангтай амтсан. Харуу юм биш үү? Тэгээ газар доор тарвч амьддаг шүү дээ. Тийм үстэй. Тэгээд ахын тарав зөндөө таар ахын тарвыг тоогоогүй. Зөвхөн нам гүйдэлтэй. Навчин шар дийлдэг л хайж явсан юм. Нам гүйдэлтэй навчин шар дийлдэг гэж юу вэ? Хөөе бэлтгаа та хүн юм ярьж хахад амруу нарах нь уу? Зүгээр. Өөрөө сэргэлэн хүүхдтэй ажил таагаарай. Үнэг юм болов. Зүг үнэг. Ахын үнийг л хайж явж ирсэн. Тэгээд үнийг хайж явж байхдаа зам явж ирсэн чинь таал дээр 50-ын ашуугуу гуйхан гараад ирв. Юу юм чам юм бэ штэ. Чам гараад.
Тэр нахан мөрнөөсөө буугаараа пас хийлээ. Хэд нөгөө мөч ч алга болчихоо. Тогтчихтэй. Тийм зүгтсэн. Тэгэхээр нахан өдөржингөө хайсан. Гэвч ахын олоогүй. Тэгээд өөрөө жин тард захгүй, жижиг сов нөхгүй болж байхад үсэн дээр мөнгөө гэлтэж бод гэртээ ооц зомгүй байсан. Жин тард захгүй, жижиг сов нөхгүй гэж үү. Ихэл өөрөө одоо тэгэхээр шинээр даад зүггүй. Тийм. Үсэн дээр мөнгөө бас юу лээ? Цааш. Тийм. Тэнийг доод зүг сар гарсан шүн ахын гэртээ ооц зомгүй байсан. Гэтэл охин минь өөрийгөө баж өрөөлөг гэлтүүлгээ асаа. Өөр доторхон дурнаас надад цай хоол иж гисэн шүү. Та одоо тэгвэл өөрийгөө баж өрөөлөг гэлтүүлэх гэж юу? Сайн юм уу? Зүглаа. Одоо энэ юм малаа шүү дээ. Энэ лав таныг орой болгон гэрэлтэй одоо дихэн байж чадж байгаа ч нарыг орлож тэгвэл өөр доторхон дулаан гэж юу вэ? Халуусаа юм болоо. Зүг халуун санаас ахт нь хоол аяж гисэн шүү дээ. Та нарын үгээс юу ойлгов? Таны охин чи ухаан дээр юм. Таны охин чи таныг халамж тавьд юм биш. Зүг. Та нар хизээ нэгэн цаг том болсон ихэн хөртөө болон хүүхдээ болон тэр цагтаа эцэг ихийг огт мартаж болохгүй. Эцэг ихтэй хайртай, эцэг ихээ ачиг хариулах хэрэгтэй шүү. За юу. За одоо би юу яаж өгсөн юм чинь төлдөө өдөө юу гэж хэлэх хэрэгтэй вэ? Гэлээ үү. За зүгээр одоо миний өгдөг орж юм та. Өөрөөс илүү өгдөг шүү. Тийм ээ. За бүгдээ сайн уу? Үй замдаггүй. Үзээ. За. Чи хайчаа. Эндээ адууга хайгаад хэрэг төсөд баяуулын араар орчтой. Чи наттай хонь дээр дайрцдаг бүр үзэгтэй байжээ. Намайг тоогоо үлээв чи. Адуу бол гээд айц хэсэгч авахгүй байх шүү дээ. Хоёулаа тэгвэл ойр би дайрцаг хэрэг юмс хэрэгтэй дайрцаг. Дандаа чи бэлэн цэцэн өгөхтэй хөгшин хүнтэй дайрчиж цэвшгээ таривдаа. Нэр хэм бэ? Нэр боо. Нутаг хаана вэ? Нутаг доор. Доор гэж хаана вэ? Бэлгүүн далай. Зэхүү минь үхэр тийм үү зэхүү Дарилцээ хөргөө тавилзээ хэлэлцээ хит тутгаа тавилзээ Зэхүү минь хэрэн тийм үү зэхүү дээр байгаас тэмжээгөө одод өрөн далай авсны зам амдаг бүзүүгийн зам мастан дулаад цэргийн зам Зэхүү минь үхэр тийм үү зэхүү талын чулуун дээр тамга дараа тэлэлзээ тан мусаас ахуудаа түүх татаа тэлзээ